Та өөрийн бизнесээ хамгийн хямд зардлаар илүү олон хүнд богино хугацаанд хүргэхийг хүсэж байна уу? Бид Улаанбаатар хотын 6 дүүрэгт орон сууц болон албан байгууллагын лифтэнд байршуулсан 800 гаруй дэлгэцээр нэг дор 36 мянган өрх, 149 мянган хүнд таны реклам сурталчилгааг хүргэх боломжийг олгож байна. Нэг хүн өдөрт 2-4 удаа лифтээр зорчдог бөгөөд нэг удаа зорчихдоо 15-аас 60 секундыг лифтэнд өнгөрүүлдэг. Хамгийн хямд зардлаар сурталчилгаа хийлгэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Утас 7711 8181 88-7 39 24 88-7 39 14. Таны бизнесийг бид таниулна. Happy HHK. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор сэтгэшгүй эмнэлгийн ерөнхий эмч Хүрлаатар оролцож байна. Танд энэ өрөө мэндийг хүргье. За та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг уламжлая. Энэ сэтгэшгүй эмнэлгийн энэ барай засал ховс гэдэг зөвхөн одоо уламжлалт тийм барайслаараа дамнаагүй хавсарсан тийм эмнэлэг байж байгаа. Энэ бол одоо 91 онд байгуулагдсан гэсэн төвхтэй байдаг тий. Тий. Анх 1990 онд нөгөө хувийн хвшлийн эмнэлгүүдэд нөгөө эрх олгоно гэж лээ. Тэр нэг бичиг баримт мөрдөхгүй биднээс яаж хийхээ мэдэхгүй байсараад 91 оны 7 сард анхны хувийн хвшлийн 30 гаруй хувийн хвшлийн байгууллагад болгосон. Дотор эмчилгээний чиглэлээр нэг 5 6 ихэнх нь нөгөө нэг хувийн аптекууд шүдний эмнэлэг гэх мэтийн хүмүүст бол нэг 30 гаруй хүнд бол хамгийн анхных нь олгож ирсэн. Үүнээс хойш одоо 25 жил өнгөрцөн байна тий. Гэвч ер нь анхдагч гэж явдсан юм байна тий. Анхдагч гэдэг юм Монос байна аптекуудаас одоо манайх байж байгаа эмнэлгүүдээс цантент гэж шүдний эмнэлгүүд байж байна. Гэх мэтлэнгээр. Танах ер нь бас энэ зөвхөн уламжлалт гэдэг ардын одоо уламжлалт гэдэг барайцал гэдгээр биш бас Европ эмчилгээтэй хавсарч явагддаг. Ер нь бол яг хөглөө би нэг их муухай бодолтой юм л дээ. Энэ уламжлалт ангаах ухааны авах ёстой мэд биднээс аваад хаях ёстой шууд хаях ёстой байхгүй. Уламжлалт ангаах ухааны онш гэдэг бол өнөөдөр хоцрогдсон байж байгаа. Хоцрогдсон. Өнөөдөр бид шинжлэх ухааныхаа эмнэлгийн онш онцлогыг бол таах ёстой. Уламжлалтаас зөвхөн эмчилгээний зарим нэг аргачлалыг авах ёстой. Ердөө л энэ. Тэгжиж бид өнөөдөр Монголын ангаах ухааны нэг дэлхийн төвшөнд гарахгүй бол өнөөдөр бид өнөөдөр ангаах ухааны төвшин бол асар их сул дараа байна. Хоцрогдсон байна. Тэр би анх байгуулад яаж явах ч үү. Ер нь хүнийг эмгүүгээр яаж эмчилж болдгийм бэ гэдэг асуудал би тавьсан байхгүй. Ямар ч өвчин нэг. Тэгээ ингээд яваад ингээд уншаад ингээд өөрийн практик зүйлээс хараад яваад байсан чинь ерөөсөө л хүнийг эмгүүгээр эмчлэх арга бол нэгдүгээрт бол барайцал, хоёрдугаарт бол ховс эмчилгээ, ховс хийж чадахгүй зүүн эмчилгээ энэ. Ердөө л энэ хамгийн үнэс. Тэгэд шин төгссөн эмчээс ширгээс ус дээр. Ховс эмчилгээ гэд танахыг сонссон л дөө. Тэгээд алсын цанаас одоо би бол ховс эмчилгээ гэхэлэр ингээл хүнийг байлгаж байгаа дэрэгдээс нь ховстол ингээл эмчилж хэл юм бодож байгаа шүү дээ. Ер нь бол гэтэл одоо энэ алсын цанаас одоо бас хүмүүс ирээд л одоо манай хүүхэд тийм байгаад байдаг хэцүү байгаад байна. Энийг эмчлүүлэх гэсэн ингээд алсын цанаас ховст нэхлээр бас их сонь санагдчихсан. Хүнд ховс эмчилгээ ихэд хоёр төрөл байдаг. Нэгдүгээр алсын цанаас цоны, хоёрдугаар ингээд харилцан ярьж суужаад их эмчилгээ гэж хоёр төрөл. За энэ одоо ингээд эмч ховс нөгөө өвчнөд нөлөөлж байгаа нөлөөллийг бол яг хөглөр катко ангиллаар 3 ангилсан байдаг. Хөнгөн, дунд, хүнд хэлбэрийн ховс гэж 3 ангилсан. Гэтэл манай ламнарч бай, бүүнэрч бай биднээс практикч байдаг. Энд Улаанбаатарт байж байгаа юм юунд байж байгаа. Новосибирскт байж байгаа хүүхдийг бол ховстож болно. Америкт байгаа нэг ховстож болно. Гэтэл бол энийг бол яг хөглөр өнөөдөр Монголын ангаах ухаан бол энийг бол заахгүй гэж. Өнөөдрийн яг миний энэ ярьж байгаа сэдвийг бас гандан тэгчлийн эдийн шашны сурвалт бол хальтмалт заадаг. Гэхдээ өөр өнцгөөс яг ингээд тодорхой гүн өнцгөөс энэ юм байд юм а гэдгийг заагаад байдаг. Тэгэхээр зэрэг өнөөдөр Монголын ангаах ухааны их сургуулийн хөгжил бол явуулт бол бас буруу болчиход байгаа байхгүй.
зөвхөн антом энэ махан биеийг судлаад байдаг. Энэ махан биеэс үүссэн энергийн битэд өнөөдөр судалж чадахгүй байгаад бол ангаа ухааны сургуулийн бол тийм юу наршиж байгаа байхгүй. Бодгол наршиж. Ховс сэтгэл зүй хоёр юугаар ялгаатай? Сэтгэл зүй ховс хоёр бол үндсэндээ ялгаа байхгүй шүү дээ. Бүх хүн бол ховсын төлөв байдалд байж байгаа эмчилгээ хийж байдаг. За ховсын төлөв байдал гэхэлэр чи одоо яах вэ гэхэлэр зэрэг баярлах, уйлах гэдэг зүйл сэтгэлийн хөдөлгөөн гэж яриад шүү дээ. Энэ болгон чинь бүгдөө ховсын үйлчлэл. Ховс. Ховс чинь дотроо бол бас 3 хавагдаад ирнэ. Гетер гипноз уу би хүнд ховс эмчилгээ хийх гэд нэг хавагдана. Тэр хүн өөртөө ховс их буюу сама гипноз гэж ийгдэн. Сама гипнозыг бол дэлхийн нийтэнд бол нэг шүүлцэн хэлснээр бол нэг аутогены тренеров гэж хэлдэг. Одоо бол энэ хүмүүс чинь нэг бясалгал гэдэг хэлбэрээр явж байгаа. Тэгээд дөрөвд нь байгалийн ховс гэдэг нэг юм орж ирдэг. Байгаль. Хүний амьдрал гэдэг бол тэр энерги. Энэ энергийн алдагдлаас үүсэх, энэ энергид гаднаас энерги орж ирснээс үүсэх энэ үүсэлтийг бол үүсэлт бол хүнд бол өвчин үүсгдэг. Яагаад тэгэхээр энэ талаар хүн зөв зүгээр байж байгаад өвчин үүснэ гэдэг тохиолдол байдгүй. Яагаад ч байдгүй. Тэр өвчний их үүсвэр бол хэдэн жилийн өмнө, хэдэн сарын өмнө тэд нар чинь бий болдгийг. Хүн өөрөө мэддэггүй байхгүй юу? Организм ч өөрөө сайхан штэ. Хүний организмыг ингээд гар зүсчлээ гэхэд чи ингээд арсын ингээд буцаагаад наацхад тэр бол идэгчдэг те. Ямар ч эмгүүгээр идэг. Энтэй адилхан организм өөрөө нөхөн сэргээх чадвартай. Биед байгаа тэр хар энергийг гаргаж чадахгүй бол тэр нь цаашаа өвч үүснэ. Ангаах ухааны судалгаа бол өнөөдөр ховсыг судлах хэрэгтэй. Энэ ховс гэдэгт бол энэ ламын шинжлэх ухааны чухтанд юуны шинжлэх ухаан багтана. Би энийг бол бүр дэлгэрэн товч өгөөд бичсэн. Гэтэл энийг Москвагийн ангаах ухааны их сургууль 2 3 дугаар их сургуулиуд чинь бүгд энэ чинь ховсын бүтэн хэмтэй бүр заадаг юм байна. Өнөөдөр Монголд бид өнөөдөр хоцрогдсон байж байна. Тэгээд энэ дэс юу хэлэх гээд энэ бие орон зай өвчлөл гэдэг нэг юм байдаг. Орон зай өвчлөл. Энэ орон зай өвчлөлийг эмчлээгөө цагт хүн хэрүүлтэй, уруултай, амьдрал нь тавгүй юм байна. Ядаж энэ бол цааш бол өвчин үүсэх магадлал бол маш өндөр. Энэ биеийн энерги гэл биеийн энерги алдахлаар одоо тэнцвэргүй байдалд орол гэдэг одоо авра ч тэгж ярьдаг тий. Одоо хавсын эмчлэгч гэсэн бас тэгж ярих бахалтай юм бол энерги гэж ярьдаг. Гэтэл одоо сэтгэлийн энерги гэж бас байгаад байна тий. Бас би таны ярианаас бол тийм бас сонсч л байсан л да. Тэр сэтгэлийн энерги ч хүн юу бас нэртэй. Сэтгэлийн энерги хүн сэтгэлээр унтсан, гонцсон тэр үед бол гарч ирнэ. Тэгэхээр зэрэг бол яг хөхлөр зэрэг хүн сэтгэлийн энерги алдсан үед хүн яадаг. Депресд орно. Хамгийн наад. Цаатлан амиа орлоо. Энийг би тэгээ бичсэн чинь Германы нэг профессор чинь энэ дорн техник бид ойлгохгүй, энэ сэдвийг ойлгохгүй нэ гэж бичиж байгаа. Шууд над герман сэтгүүл нь байж. Би Монгол дээр орчуулалт тавьсан. Тэгсэн чинь сэтгэлийн энерги алдсан хүн бол амиа орлох төрдөг. Амиа орлох хүмүүс сэтгэлийн тэнхээ муутай гэж ярьдаг шүү хүмүүс. Ердөөл тэр. Тэгэхээр тэр энэ болгоны чинь эмчлэх, энэ болгоны чинь онцлох болцоо хүмүүст байныг бол одоо хүндрэлтний зам нээлттэй байна. Тэгэхдээ энийг яг эмчлэе, энийг юу яаг бол яг өнгөрч байгаа биш миний яг энэ номнуудыг зөвлөн харчаар. Дараа нь дараагийн юмнуудыг уншихад арай хөнгөн болох байх. Нэг суур шинжилхэн гэж үүдэж шүү дээ. Тийм утгатай. Тэгээ биднес бол яг хөглөр дандаа нэг өвөг дээдсээс л сурч явах хэрэгтэй юм шиг байна. Дандаа урт ахмад зүйлс. 1892 онд Берлин төвлөгдсөн Половая невроз
гэх буюу бэлгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй тийм юу ядаргаа гэдэг сэдвийг би одоо уншиж эхэлж байна. Гайхамшигтай ном болчихж байна. Энэ сэдвийг чинь нэг болцрон багш ажиллаж байсан байхгүй эсвэл. Тийм шүү дээ. Тэгээд тэр эртний номнуудаас ч болж яах вэ? Санаа авах юм бол их байна. Тэгвэл 5000 жилийн өмнөх тэр аюурвед бол өнөөдөр бидэнд одоо 5000 жилийн өмнөх юм одоо хэрэггүй байлгүй дээ. Одоо хүмүүс чи аюурведийг 5000 жилийн өмнөөс зохиогдсон рецепт гэж яриад шүү дээ. Тэр рецепт одоо хэрэггүй шүү дээ. Тэрнээс ч илүү гарцсан рецептүүд байж шүү дээ. Америкийн хавдар судлалын эмчилгээний технологи бол гайхамшигтай байна шүү дээ. Нэг иймэрхүү л байна. Товчхондоо бол ер нь яг үгүй л ховц гэдэг бол юм л дээ. Нэг нэгэндээ дандаа нөлөөлж өгч байдаг. Баярлж байгаа энерги гарч ирэхэд бол энэ ховс. Ууралж байгаа энерги гарч иж байгаа энэ ховс. Тэр энергийн системээр ховс. Одоо Монголын өчнөөс ахын байгальтай газрууд байж байна. Энэ бол байгалийн ховс. Ичж очсон, цаг хамран. Энэ бол тийм учраас хүн байгальтайгаа ойр байх хэрэгтэй. Сайхан биоэнерги сэргийлэгчэд таны талханд чинь юу гэж байгаа. Эрдсүрдүүлж тэр махны шилэнт чинь байж байгаа. Тэр витаминууд чинь байж байгаа. Тэр нохоо шунт чинь байж байгаа. Зүгээр сайхан бариулчил тэр хоолныхоо юу төрлийг л олшруулж байгаа. Тэр л ямар ч витаминээс илүү. Зарим нь хэлдэг үстэй нэг витамин хэрэгтэй болсон. Нохоо шугаа гэдэг үстэй. Өөрөөсөө витамин C тариад болохгүй болохоор хаврын цаг та нар юу яаж дандаа витамин C тариул гэж хэлдэг үстэй. Ингээ ангуухан ч өөрөө эн чинь тайлбар хийж чадахгүй орчин шинжлэх ухаанаар Европын шинжлэх ухаанаар яваад байгаа байхгүй. Би хавар яах юм бэ? Витамин C тариулсан дээр нохоо ушуугаа устлагад уусан дээр бодох хэрэгтэй байхгүй. Надад боддоомат гэж ярьдэн шүү дээ. Тэ. Тэгэхээр зэрэг эмгүүгээр эмчилнэ гэдэг бол энэ бол гайхамшиг юм. Тийм. Та өөрийн бизнесээ хамгийн хямд зардлаар илүү олон хүнд богино хугацаанд хүрэхийг хүсэж байна уу? Бид Улаанбаатар хотын 6 дүүрэгт орон сууц болон албан байгууллагын лифтэнд байршуулсан 800 гаруй дэлгэцээр нэг дор 36 мянган өрх 149 мянган хүнд таны реклам сурталчилгааг хүргэх боломжийг олгож байна. Нэг хүн өдөрт 2-4 удаа лифтээр зорчдог бөгөөд нэг удаа зорчихдоо 15-аас 60 секундыг лифтэнд өнгөрүүлдэг. Хамгийн хямд зардлаар сурталчилгаа хийх хүсвэл бидэнтэй холбогдоорой. Утас 7711 8181 88-7 3924 88-7 3914. Таны бизнесийг бид таниулна. Happy Heheka. Audio Jungle. За сайн байцгаана уу? Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За манай энэ дугаарт одоо нийслэлийн засаг даргын захирамжаар зохион байгуулагдсан шилдэг тогтчлолтой байгууллага шалгаруулалтанд боловсролын салбараас нийслэлийн шилдэг тогтчлолтой байгууллагаар шалгарсан сургуулиудын захирлуудыг студидтэй урьж ярилцлага хийх гэж байна. За манай өнөөдрийн зочноор Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 84-р сургуулийн захирал Монгол Улсын гавьяат багш доктор Марта оролцож байна. Мөн Сүхбаатар дүүргийн тэргүүний 2-р сургуулийн захирал докторант Цэнгэлмаа нар оролцож байна. За та бүхэн сургуулийнхын талаар товч танилцуулах уу? За юуны төрөө бас студидтэй авчирч урьж оролцуулсан тул талархал илэрхийлье. За манай сургууль нь бас 1931 онд байгуулагдсан. Энэ хичээлийн жил 2560 суралцж байна. За сургуулийн хэв шинж маань болохоор зэрэг математик англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. Ийм хэв шинжтэй сургууль байгаа. За сургууль маань бол бас нэг хэд хэдэн давуу онцлог талтай. За юуны төрөө бас жилээс жилдээ суралцж байгаа хүүхдүүдийн маань тоо бас агч байна. За сургуулийн маань багтаамж бол 1200 хүүхдийн багтаамжтай байдлаар өнөөдрийн байдлаар бол 2560 хүүхэд бол суралцж байна гэдэг чинь боловсролын хуулинд заасны дагуу нийгэмд одоо бас суралцах орчин газраа тийм ээ эцэгчүүд одоо хүүхдүүд өөрөө сонгож суралцдаг дагуу бас сонголт олон байгаа. Дээрээс нь бас манай сургуулийн онцлог нь багангийн сургалтын дээр бол бас нэлээд анхаардаг. Багангидаа хүүхэд бас сургалтыг яг эзэмших, эхлэлний боловсролыг эзэмших сурах
чадварыг суулгаж өсвөр байдаг. Энэ талаар бас нэлээд онцлог давуу сургалтуудыг явуулдаг учраас эцгийн хэрэгцээ, нийгмийн хэрэгцээг илүү их болов. Энэ тал дээр бол давуу сургалтыг явуулдаг байгаа. Дараа нь бол бас манай сургуулийн онцлог нь улсын хэмжээндээ бол Сүхбаатарын нэрвжил сургууль 1942 оны 10 сарын 15-ны тогтоолоор бол Сүхбаатарын нэрвжил сургууль болсон. За улсын их орныхоо түүх, их оронч үзлийг төлөвшүүлэх, дээрээс нь бас нийгмийн ухааны хичээлээр бол бас нэрвжил сургууль болсны хувьд бол 2013 онд бол манайх нэрвжил танхимтай энэ мэргэжлийн багш нар маань бас эндээ хүүхдээ төлөвшүүлж хөгжүүлэх сургалт туршилтаа явуулдаг. За жил болгон бас нэрвжилт өдрөөр нь бол бас зохион байгуулсан олон талын ажиллагааг бол дүүрэг нийслэлтэйгээ хамтарч зохион байгуулдаг байгаа. За дараагийн нэг онцлог бол ерөнхийдөө бас дэлхийн нийтэд өнөөдөр дэлхийн чиг хандлага бол бас доктортой боловсрол байгаль нийгэм нийгэм дээрээс нь эдийн засгийн одоо доктортой хөгжүүлж хандлагыг бол бас ЮНЕСКО-гоос бас тогтоож гаргаж өгсөн байж байгаа. Энд бол бас Монголын боловсролын бодлогоч гэсэн энэ чиглэлийг хандаж байна. Тэгэхээр тэр дотроос бол сургуулийнхаа орчин тойрон нөхцөлийг бол бас эко хандлага, экочиг хандлага руу хандлах. За эко орчин бүрдүүлэх, за сургуулийн орчин нөхцөлийг бол сайжруулах чиглэлээр бол бас олон таатай орчин нөхцлүүдийг хийдэг. Тэр дундаа бас байгалийн шинжилгээ ухааны хичээл сургалтын үйл ажиллагаар нэлээд сайн хандуулдаг. Манай сургууль бас байгалийн шинжилгээ кабинетыг бүрийн хэмжээний тоноглогдсон. Энэ чиглэлийн багш нар маань бас тодорхой хэмжээний бас сургалт олон талаар бол радио телевизээр сурчилсан ажлууд байгаа. За онцлог давуу тал бол дараах чанаруудыг хэлэх байна. За баярлалаа. За манай Марта захирал маань бас 84-р сургуульд олон жил захирлаар ажиллаж байгаа. Бас шилдэг удирдагч эмэгтэй байгаа. Тэгээд сургуулийнхаа талаар онцлог давуу талын талаар ярих уу? За манай сургууль 1989 онд байгуулагдсан. Сургууль ер нь бол нэг 1260 хүүхдийн хүчин чадалтай сургууль болгож яг өнөөдрийн байдлаар 4219 сурагчид суралцж байна. Нийтдээ 87 бүлэгтэй. Багангийн анги дүүргэлт дунджаар 52 байдаг. Багангийн 43 бүлэгтэй, дунд ангийн 22 бүлэгтэй, дундж анги дүүргэлт нь 50. Ахлагангийн бүлгүүд маань 22 бүлэгтэй бас. Тэгээд дундж анги дүүргэлт нь 45 байдаг. Нэгэсэндээ манай сургууль бол нэлээд ачаалалтай ажилладаг. Нэг багшид ногдох хүүхдийн тоогоор нэлээд өндөр ийм сургууль байгаа. За манай сургууль 1991 оноос эхлээд математикийн гүнзгий ирүүлсэн сургалтыг явуулж гэлсэн. 98 оноос англи хэл, японы хэлний гүнзгий ирүүлсэн сургалт явуулдаг болсон. 2008 оноос эхлээд хүүхдийн авиасыг нээж хөгжүүлэх төрөл бүрийн хөгжүүлэх сургалтуудыг амжилттай явуулж байгаа ийм сургууль байгаа. За ер нь бол манай сургууль нийслэлийн дүүргийн хошоо тэргүүний, нийслэлийн тэргүүний, улсын тэргүүний сургууль болсон ийм амжилттай хамт олон юм аа. Боловсролын салбарт бас тодорхой хэмжээгээр хэд хэдэн зүйлсийн анхдагч ийм сургууль. Тухайлах юм бол 1992 оноос эхлээд Монгол хүүхдүүдийг 6 настайгаас нь сургууль сургуулж болох юм а гэдгийг манай сургуулийнхан нотолж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол яг тэр үеэс эхлээд 6 настай хүүхдүүдийг сургуульд авсургасан анхны сургууль манай сургууль. Тэгээ 16 жилийн дараа улсын хэмжээгээр 6 настай готыг сургадаг боллоо шүү дээ, тий. За бас зүүнчлэн 93 оноос эхсүүлээд бас хамгийн анхны цогцбол сургууль болж исэн юм сургууль хажуудлынхаа цэцэрлэгтэй нэгдээд. За тэгээ тэрнээс гадна бас 1998 онд улсын хэмжээгээр ажлын 6 өдөртэй байхад хөдөлмөр зохион байгуулалт хийгээд хамгийн анх удаа ажлын 5 өдөр шилжиж исэн бас ийм сургууль байгаа. 2007 оноос хойш сургалтын үйл ажиллагаанд IT-ийн технологийн дэвшлиг анх удаа нэвтрүүлсэн ийм сургууль. Өөрөөр хэлэх юм бол манай сургууль бол хамгийн анхны захим сургууль. Тий, захим сургууль гэдэг маань нэг өсөнтөө нөгөө сургалт болон удирдлагын үйл ажиллагаанд ажиллагааг програмчлсан л гэсэн үг л дээ. Манай сургууль бол дотоод удирдлагын програмтай. За тэгээ хяналтын системтэй. Сурагчийн хувийн хэрэг, журналуудыг анх удаа цахим хэлбэрт оруулсан ийм сургууль. Тэгээ одоогийн байдлаар бол манай сургуульд нэг 4 чиглэлийн 40 орчим хөгжүүлэлт сургалт явагдаж байна да. Тэгээ 4 чиглэл гэдэг маань хүүхдийн авиасыг нээж хөгжүүлэх чиглэлээр урлагийн сургалтууд явагддаг. Мэргэжлийн сургуулиудтай адилхан ганцаарчлсан сургалтууд бас явагдана. Жишээлх юм бол морин хуур, шанц, ятаг, ёочин, төгөлдөр хуур, бүжиг,
хөөми гихмчлэнгийн ийм урлагийн сургалтууд маань хүүхдийн агийн хэсэг нээж хөгжүүлэх чиглэлийн сургалтууд гэж тооцогддог. За хоёр дахь чиглэл нь болохоор хүүхдийн сэтгэлгээ задлах, сэтгэхүй хөгжүүлэх юм сургалтууд байдаг. Явагддаг. За энэ сургалтуудад маань нийтийн шатар байна, Японы шогийн шатар байна, Гудам, Осиро гэх төлөв тоглоом байдаг Японы. 100 буудал даам. За тэгээд энэ одоо нөгөө фингрийн сургалт хүүхдийн баруун тарих хөгжүүлдэг ийм сургалт явагдана. Сарбан сампингийн хүүхдийн нөгөө тогтоох хойг сайжруулдаг Сарбан сампингийн сургалтаас явагдана. Хүүхдийн одоо сэтгэлгээ хөгжүүлэх зорилготой бас нөгөө цаасан дугалбарын сургалт явагдана гих мэтчлэнгээр. За 3 дахь чиглэл нь болохоор хүүхдийн бие биелдрийг хөгжүүлэх зорилготой биеийн тамирын төрлүүдээр спортын төрлүүдийн секцүүд хичээлдэг. Одоо сакс, волейбол, гимнастик, хөл бөмбөгч гэдэг юм уу тийм ээ. За нөгөө 4 дахь чиглэл нь болохоор зэрэг хүүхдийг амьдрах ухаанд бэлтгэх зорилготой амьдрах ухааны хөгжүүлэх сургалтууд гэж явагддаг. За энэ сургалтуудад болохоор одоо юу гэдэг юм те хүүхдийн зохион бүтээх үе, урлан бүтээх үн чиглэлээр сургалтууд явагдана. За энэ их онцлог жил болсон байгаа. Одоо нийслэлийн засаг даргын тамгын газраас одоо нийслэлийн төрийн бүх байгууллагуудыг тогтчлт үйлчилгээгээр нь шалгаруулсан. Тэгээ танаа одоо 84-р сургууль, 2-р сургуулиас тэрүүн байрнуудын эхний 10 тус жагсаж байгаа. Тэгээд энэ талаараа одоо мэдээж энэ тэрүүн байранд шалгарахад маш их юм ажил хийж бүтээсэн байгаа. Энэ талаараа ярих уу? За ерөнхийдөө бас нийслэлийн засаг даргын захирамжаар яаж шалгаруулалт нь бол нийслэлийн боловсролын газар бол хийгдсэн. Ерөнхий бас түрүүний одоо нөгөө асуултан дээр нэмээд хэлэхэд ерөнхийдөө 2007 оноос хойш бол манай сургуулийн амжилт хөтөл бол арай их байгаа. Юуны түрүү одоо 8 оны хичээлийн жилд бол бас бид нар нийслэлийн хэмжээний шилдэг сургууль болсон гол утга учир нь болохоор сургалтын чанар үзүүлэлт. За өнгөрсөн 2013-14 оны хичээлийн жилд болохоор зэрэг энэ хоёр чиглэлээр явж байгаа яг боловсролын салбар дотор хамгийн дөрөвд болохоор сургалтын чанар үр дүнг энэ сэгээр дүгнэх шалгуур үзүүлэлт. Дараа нь болохоор зэрэг энэ дээрээ нийслэлийн засаг даргын захирамжин дээрээ товчлолт өөрчлөлтөдөө шилдэг тэргүүний сургууль гэдэг. 2013-14 оны нийслэлийн хэмжээний одоо сургалтын чанар үр дүн үндсээр нэг шалгуулт нь манай бас нийслэлийн шилдэг сургууль болсон байгаа. Энэний гол үзүүлэлт болохоор зэрэг багш нарын одоо сургалт үйлчлэгээ явуулдаг үндсэн чиглэлтэй байгууллагын хувьд бол одоо чанар дээр нэлээд анхаарах хатны чанарыг явуулахын тулд багш нар маань бол бас сургалтыг сайн явуулах арга зүйтэй байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг сургалтын дотор манай сургуулийн онцлог бол багш нараас судалгаа тэрчүүлүүдийг бол сар улирал дараалан тодорхой хэмжээний төлөвлөлтөөр зохион байгуулж хийдэг байгаа юм. Үүний нэг хэмжээний судалгаа тэрчүүл явуулснараа багш бол хичээлээ бэлтгэн, төлөвлөн, зохион байгуулна. Өөрийнхөө хийсэн хичээл дээр бусдаа хамт олборлуулж одоо хамтар суугаад аналитикийн тэрнээсээ зөвлөрүүлж одоо өнөөгийн одоо хийгдэт байгаа боловсрал явуулж байгаа нь сайн хичээл гэдгийг гаргаж ирж байгаа технологийн сангаар бол дандаа баримжуулдаг бас нэг онцлог байгаа. За тэгээ саяхан бас асуулт болох одоо тэр тогтчлт үйлчлэгээтэй тэргүүний сургууль болохын тулд ерөнхийдөө сургалтын орчин гэдэг бол ердөө өдөрлөг бидний хувьд ч гэсэн бас маш их анхаардаг төрлийн асуудал сая бас марц захирал манаас ярьж байна. Тэгээд ер нь багш сургалтын авчрах таата ялангуяа энэ бага насны бага дунд боловсрол эзэмшүүлдэг бидний байгууллагуудын хувьд бол орчин бол туйлын нэг нэмэр тавигддаг ажил байдаг. Тэгэхээр зэрэг манай сургуулийн хувьд бол хамгийн нэгдүгээр бол сургалтын орчин тэнд одоо багш нарын одоо өөрсдийнхээ арга зүйгээ дэвшлүүлэх ийм орчин таатан нөхцөл орчин бүрдүүлэх талаар нэлээд анхаарч ажилласан. 8 оноос хойш багш инновацийн бол 2 төвтэй энэ төвөндөө бүрийн хэмжээний бол тоноглогдсон. Яг сургалтын орчин дээр ажлын байран дээр бол өөрсдийгөө хөгжүүлэх таата бүрэн орчинтай. Дээрээс нь бол спортын 2 заалтаа за өнгөрсөн хичээлийн жил бас дүүргийн хөрөнгө оруулалтаар бид нар бол чирэгжүүлэлтийн бүрийн хэмжээний танхимтай болсон. Шинэ байр барьсан. Тийм. Тэгээд дээрээс нь бас бид нар гадаад орчин дээр бас дотоод орчинд анхаарахаас сургалтын гадаад орчин дээр бол нэлээд анхаараа ажилладаг. Нөгөө талаараас би ярианы ихэнд манай сургууль одоо багтаамжуул 1200 хүүхдтэй байж 2500 2600 хүүхд өнгөрсөн хичээлийн жил манаас 2015 оны бас энэ 16 оны ихэнх 15 оны 12 сарын 16-нд бол 4 давхар шинэ хичээлийн байртай болгосон. Одоо энэ хичээлийн байран дээр болохоор 900 гаруй хүүхд 2 ээлжээр хичээлж байна. Тэгээд энэ үйл ажиллагааг бас
зохион байгуулж энэ сайхан улс орны эдийн засгийн өнөөдрийн бас нэг юм хүндрэлтэй байгаа нөхцөлд тийм ээ. Бас энэ бидний санал хүсэлтийг хүлээж авсан одоо нийслэл дүүргийн бас удирдлагууд тодорхой хэмжээний цаасан хөрөнгө мөнгө гэдэг чинь юм нэг юмар зохион байгуулалтын үйл ажиллагаа төлөвлөлтөнд орно шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ үйл ажиллагаанд бас тусалсан удирдлагуудаа бас их талархаж байгаа. Тэгээд багш нар маань бас тодорхой хэмжээний хичээлийн шинэ байртай болно гэдэг чинь бас нөгөө сургалтын орчин нөхцөл тогтчлт бүрдүүлсэн бас нэг ажлын маань эхлэл гэж үзэж байна. За дээрэс нь бас энэ нөгөө сургалт үйлчилгээ явуулдаг үндсэн чиг үүрэгтэй байгууллагын хувьд бол бас энийгээ чанартай сайн зохион байгуулж хүүхдийн өнөөдрийн төлөвшил хөгжилд одоо сайжруулахад бол маш туйлын чухал асуудал. За нөгөө талаас одоо 3 дахь чухал асуудал бол би түрүүн бас ярианы ихэнд ярьсан байгаа. Эко орчин дээр бол бас нэлийн анхаардаг сургуулийн дотор орчин, гадаад орчин тал дээр энэ дээр бол манай 5 чиглэлээр бол эко клубуд ажилладаг багш нарын болоо сурагчдын энэ чиглэлээр ялангуяа биологийн багш нар маань бас тэргүүлээд ургамлыг төрөлжүүлэх гадна талдаа дотор талдаа сургуулийн гадна хашаанд бол 200 гаруй үлээс мөн сургуулийн дотор бол 100 гаруй төрлөөр бол цэцгэжүүлсэн. Энийг жилээр төрөлжүүлээд нэмэгдүүлээд дээрэс нь анги техник асуултсан энэ олон төрлийн үйл ажиллагаанууд явуулдаг байгаа. За манай сургуулийн хувьд бол бас юу л да барьдаг нэг гол бодлого бол ерөөсөө сургалтын таатай орчин бүрдүүлэх нэг явдал байдаг байхгүй юу. Тэгж утгаараа бид нар одоо жил болгон сургалтын очноос сайжруулах хэд хэдэн бүтээлч ажил хийж явдаг байхгүй юу. Тэгээд нэгэн л хөрөнгө зараад цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулаад хийсэн байгаа бол тэрнийгээ бид нэр удаан хугацаанд үр дүнтэй дахин одоо хөрөнгө зараад байхгүйгээр хийх юм бодлого барьдаг юм л да манай сургууль. Тэгээд энэ өнцгөөс нь харах юм бол ер нь сүүлийн 9 жил манай сургууль ерөөсөө их засвар хийгээгүй. Багаахан хэмжээний одоо урсгал засвар бол хийгддэг. Тухайлах юм бол одоо 2008 онд шинээр бий болгосон соёлын төв маань одоо өнөөдрийн хүртэл 8 жилийн турш ерөөсөө огтгаар хүргээгүй явж байгаа жишээтэй. 2007 онд бүрэн хэмжээгээр шинжилсэн одоо хүүхдийн ариун цэрийн байгууламжууд болох нийтийн нойлуудыг бид нар бас 2007 онд бүрэн хэмжээгээр шинжилсэн. Өнөөдрийн хүртэл бас огтгаар хүрээгүй явж байна. Тэгээ энэ бол ерөөсөө нөгөө хөрөнгийг эзэмжүүлээд тэгээд нөгөө хариуцлагын мэдрэмжийг сайжруулсны эцсийн үр дүн л дээ. Тэгээ хөрөнгөдөг хүн хайр гамтай хамт захирлын онцлог гэвэл одоо нэг сургуультай миний мэдхий манай глобал хөгжлийн ассоциац нь 2009 онд бас шилдэг сургууль шалгаруулж яхад ажиллаж илээс одоогоос 6-7 жил одоо бас ажиллаж байна. Бас нэг газараа тогтвор суурьшилтай шилдэг эмэгтэй удирч ажилдаг шилдэг эмэгтэй удирдагч нар байгаа л да. Тэгээ бас энэ ажлын бас үр дүн байгаа гэж би бодож байна. Яг тэ энэ бол нэг хүний хүч биш байхгүй юу? Тэнд ажиллаж байгаа хүн болгоны хүч тийм. Тэгээ зөвхөн бидний үүрэг бол тэр тэнд ажиллаж байгаа хамт олныг бүгдээрингийн нэг сэтгэлтэй нэг зөв рүү харуулах явдал байхгүй. Нэг зөв рүү хамт олныг харуулсан цагт бол ер нь тэгээд сургуулийн өмнө тавьсан зорилгоо биелүүлэхэд одоо анхныхаа алхмыг хийж ийн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо би хамгийн гол нь хамт олноо нэг зөв рүү хараасай. Эв нэгдэлтэй нэг зорилготой болоосай гэж хүсдэг. Тэгээд одоо яг ийм байдал бол одоо 10 жил болж ижил одоо хамт олон тэгэхээр одоо нэг тийшээ харж чадчих шүү дээ. Тэрний үрээч сургууль бол тодорхой хэмжээний амжилтад гаргаж байгаа. Тэгээ одоо жишээлх юм бол өнгөрсөн онд 15 онд шүү дээ тийм ээ. Манай сургууль нөгөө сургалтын чанараараа бас нийслэл тэргүүлсэн. Нөгөө энэ сургуулиудыг индексжүүлдэг болсон шүү дээ. Гол нь сургалтын чанар шүү дээ тийм ээ. Тэгээ дээр нь одоо нөгөө манай багш нарыг бас багшийн хөгжлийг, багшийн нийгмийн асуудлыг бас төр захиргааны байгууллагуудаас л анхаарч байгаа нэг илэрэл бол багш нарын дунд бас нөгөө ажлын сургалтын чанарын гүйцэтгэлээр багш нарыг индексжүүлж шалгаруулдаг болсон л доо. Тэр индексжүүлэлтийн шалгаруулалтаар одоо 2 жилийн турш явагдлаа. Тэр шалгаруулалтаар манай сургуулиас одоо 30 багш шалгарч саятан болсон. 1 саяас 3.5 сая төгрөг шагнуулсан. Тэгээ би зөвхөн нэг тооцож үзсэн л дээ өөрөө хувьдаа. Тэгээ тооцоод үзэхэд манай сургууль нийслэлийн хэмжээний бүх төрлийн өмч сургуулиудаас хамгийн олон багш шалгарсан сургууль нь манай сургууль байгаа. Тэгэхээр зэрэг би тэнд ажиллаж байгаа тэр олон бүтээлч хөдөлмөрч багш нараараа бас бахархдаг. Тэгээ тэр олон багш нарын нөр хөдөлмөрийн үр дүнд л сургууль өнөөдөр өнгөтэй өвдтэй амжилт бүтээл ариунтай л явж байгаа шүү дээ. Түүнээс биш нэг хүний гавья гэж байдгүй байхгүй. Чинь нийт олуулаа нийлж ижил сайн амжилтанд хүрдэг юм жамтай. За манай энэ хүн нэвтрүүлэг одоо өндөрлж байна. Тэгээд бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Одоо нийслэлийн тэргүүний энэ сайхан сургуулиудын захирлуудыг урьж оролцуулсандаа бид бүхний зүгээс маш их баяртай байна.
За бид нар битэрийн зүгээс гэсэн бас талархалтай байна. Танай студид хамт олон бас өөрт чинь ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За.